Интернетийн хамгийн сайхан тал нь хүн өөрөө юу үзэхээ сонгодогт байдаг. Хэнийг дагах, хэнийг дэмжих, хэний контентыг үзэж цагаа өнгөрүүлэхээ бүгд өөрсдөө шийддэг. Гэхдээ та хизээ нэгэн цагт ингэж бодож байсан уу? Таны хамгийн дуртай ютубер үргэлж хөгжилтэй найрсаг, эерэг харагддаг тэр хүн үнэндээ ямар нэгэн аимшигтай нууц нууж байвал яах вэ? Ийдэг охины, дүртэй бас хөнгөн хөгжилтэй дүүхүүдтэй бичлэгүүдийг бүтээдэг хүн төсөөлөхөөс аргагүй харгас нэгэн байвал яах вэ? Энэ хэрэг Японы нийгэм болоод аниме сонирхогчдын хүрээллийг цочролд оруулсан юм. Энэ бол хачирхалтай бас аимшигтай Кахакюгийн хэрэг юм. 2024 оны 6 дугаар сарын дулаахан нэгэн орой нэгэн залуу удамжаар арай ядан алхаж байлаа. Түүний алхам тогтворгүй амьсгал нь хүнд хөлн бараг бие даахгүй болсон байв. Алхам бүр түүнд өвдөлт авчирч байсан ч тэр зогссонгүй, зогсчих чадахгүй байлаа. Учир нь тэр гэртээ арих ёстой байсан юм. Тэр хэдэн сарын турш сургаггүй алга болсон хүн байлаа. Гэр бүлийнх нь хаана байгааг нь мэдэхгүй, хамгийн муу зүйл тохиолдсон байх гэж айж байсан. Харин дараа нь тэр гинэтхэн буцаж иржээ. Гэр бүлийнх нь түүний карат ихэнд баярлсан ч тэр баяр удалгүй айдас болон хувирсан байна. Учир нь тэдний өмнө зогсож байсан хүн хэдэн сарын өмнө гэрээсээ гарсан төрхтөөгөө адилхан харагдаагүй. Тэр маш их тураалд орж арьсан дээр нь олон сорив үлджээ. Хувцс нь биеэс нь сулуунжиж нүдэнд туйлдсан харагдан түүнд ямар нэгэн аимшигтай зүйл тохиолдсон нь илт байлаа. Удалгүй тэр болсон явдлыг ярьж эхлэв. Тэр зодуулсан тухайгаа ярьсан. Хутгаар хэрчүүлсэн тухайгаа ярив. Буцалсан халуун усанд түлэгдсэн тухайгаа ярьжээ. Бас халуун хариулын тавг бие дээр нь тавьж түлсэн тухайж ярьсан. Тэр хэдэн сарын турш хоригдож тамлуулж байнга хүчирхийлэлд өртсөн тухайгаа ярьжээ. Гэр бүлийнх нь түүнийг тэр даруй цагдаагийн байгууллагад авч утсан байна. Цагдаа нар түүний мэдүүлгийг сонсох тусам царай нь бараантж байв. Харин дараа нь хамгийн чухал асуултыг асуусан, үүнийг хэн хийсэн бэ? Хохирогчийн нэрийг хэлэхэд цагдаа нар хүртэл гайхсан байна. Учир нь түүний нэрлсэн хүмүүс бол алдартай ютуберүүд байж. Өнгөлөг хөгжилтэй аниме төрлийн контент бүтээдэг хүмүүс интернетэд тэднийг Кахаку гэдэг нэрээр нь мэддэг. Кахаку гэдэг нь ганц хүний нэр биш байлаа. Энэ бол Рэй Хока болон Хироюки Канеки гэх хоёр контент бүтээгчийн хамтарсан сувг байсан. Харин контентууд дээр Рэй Хока гэх эмэгтэй л өөрийнхөө царайг харуулдаг байж, ард нь хэн нэгэн байгааг хүмүүс мэддэггүй. Энэ сувгаар гардаг түүхүүд нь итгээд заримдаа утгагүй мэт боловч хар бараан хошигнол ихтэй байдаг байсан. Ихэнх хүмүүсийн хувьд энэ зүгээр л сонин, жаахан хачирхалтай контент мэт санагддаг байж. Рэй Хока бол энэ сувгийн зураач нь байсан. Тэр анимашнуудаа зурж, эмэгтэй дөрүүдийн дуу хоолойг оруулж, сувгийн дүр төрхийг бүрдүүлдэг байв. Харин Хироюки зохиолчийн үүрэг гүйцэтгэж, эрэгтэй дөрүүдийн түүхүүдийг бичдэг байсан бөгөөд сувгийн арын бүх ажлыг хариуцдаг байж. Мөн үзэгчдтэй харилцах, сувгийн өсөлтийг хянах ажлыг тэр хийдэг байсан байна. Тэдний сувг 2022 оны 12 дугаар сард нэгдсэн бөгөөд ердөө 8 сарын дараа буюу 2023 оны 8 дугаар сар гэхэд 100 мянга гаруй дагагчтай болсон байна. Хүмүүс тэдний өвөрмөц хачирхалтай контентэд дуртай байсан. Гэвч тэд үнэндээ ямар хүмүүс болохыг хинч мэддэггүй байлаа. Хүмүүсийн мэддэггүй нэг зүйл нь Рэй Хока өөрийн жинхэнэ дүр төрхийг маш сайн нууж чаддаг хүн байж. Тэр нүүр царайгаа ховорхон харуулдаг байсан бөгөөд заримдаа ч гэсэн өөрийнхөө зургийг тавихтаа хүртэл зориуд засвар хийж танигдах боломжгүй болгодог байв. 2024 оны 1-р сард тэр ягаан устэй зураг нийтэлсэн ч нүүр царай нь бүдэг тодорхойгүй байж. Харин 3-р сард тэр жолооны үнэлэхнийхээ зургийг хүртэл нийтэлсэн боловч бүх хувийн мэдээллээ нуусан байв. Ингэснээр тэр олон жилийн турш үзэгчдээс өөрийгөө бүрэн тусгаарлаж танигдахгүйгээр контент бүтээж иржээ. Гэвч бүх зүйл 2024 онд ил болсон байна. Цагдаагийн мөрдөн шалгалт олон нийтэд ил болоход Рэй Хока 27 настай. Токио хотын Итабаши дүрэгт амьдардаг эмэгтэй болох нь тогтоогдов. Түүний мэргэжил аль биесээр видео контент түгээгч гэж бүртгэгдсэн байсан ч түүний өмнөх амьдралын талаар бараг ямар ч мэдээлэл байгаагүй. Харин түүний хамтрагч Хироюки Канеко 34 настай. 1990 оны 1-р сарын 27-нд төрсэн эрэгтэй байв. Тэр Токиотын өөр хэсэгт амьдардаг байсан бөгөөд зөвхөн ютубер бус бодит амьдрал дээрч тодорхой хэмжээний бизнес эрхэлдэг хүн байж. Тэр хүргэлтийн бизнес бар ажиллаж байсан бөгөөд олон нийтийн дунд идэвхтэй нэгэн байсан байна. Гэвч тэдний харилцаа зөвхөн контент бүтээхээс илүү гүн байв.
Тэд танилцсныхаа дараа хамт амьдардаг хосууд болсон бөгөөд албан ёсоор гэрлээгүйч нэг байранд хамт амьдарч өдөр тутмын амьдралаа хуваалцдаг байж. Гаднаас нь харахад тэд энгийн нам гүм амьдралтай YouTube-ийн аниме контент хийдэг жирийн нэг хос мэт харагддаг байсан ч тэдний гэрт юу болж байсныг хинч мэдсэнгүй. Нэр насыг нь нууцлсан ч хохирогч болсон залуу анх Хираокагийн эзэмшиж байсан бааранд ажиллаж байж. Тэр энгийн ажлаа сайн хийхийг хичээдэг ажилтан ямар нэгэн асуудал гарахгүй байхыг зорддог нэгэн. Гэвч эзэн Хираоки маш хатуу зан чанартай хүн байсан, алдаа гаргасан хүнд огт өршөөлгүй ханддаг байж. Тэр ажилтнуудаасаа хэд өндөр шаардлага шаарддаг, багахан алдаа гаргасан ч уурлаж, доромжлох бүр хүч хэргэлдэг байсан гэж мэдүүлэгт дурдсан байна. Нэгэн өдөр хохирогч болсон 20-од насны залуу ажил дээрээ ердийнхөрөө байж байтал Хираоки түнлүү гинэд уурлан дайрч худалч гэж буруутгаж. Яг ямар маргаан болсон нь тодорхойгүй ч тэр мөчөөс эхлэн түүний амьдрал эрс өөрчлөгдөж эхэлсэн байна. Хираоки түүнд итгэх болсон ажилдаа тохирохгүй гэж үзсэн бөгөөд эцэст нь нэг шийдвэр гаргажээ. Хохирогч болсон залууг зөв хүн болтлоо өөртөө хамт амьдрах ёстой гэж хэлсэн байна. Ингээд 2024 оны 1-р сард бар хаагдсны дараа тэр залуу Хираоки болон Рэй Хокагийн хамт нэг байранд амьдрах болсон байна. Эхэндээ энэ нь зүгээр л захирлынх нь ажилтнаа харж үзсэн тулж ажилан сургах гэсэн нөхцөлтэй байсан ч удалгүй бүх зүйл харанхуй болж эхэлжээ. Тэр залуу зөвхөн ажилтан биш болсон, тэдний хяналтан дор бүрэн орсон нэгэн болсон байна. Түүнийг гэрийн зарцаас эхлээд сувгийнхаа монтажийг хүртэл хийлгдэг болсон. Түүнийг байнга ажиглаж алдаа гаргавал шийтгдэг болжээ. Видео бүтээх ажил нь хангалтгүй байвал эсвэл хүргэлтийн ажил нь муу байвал түүнийг цохих, доромжлох зэрэг хүчирхийлэл үргэлжилдэг байж. Түүний хийсэн бүх мөнгийг сувгийн зардалд авч ашигладаг байсан бөгөөд өөрт нь юу ч үлдээдэггүй байсан. Хоол нь хүртэл хязгаарлагдаж өдөрт нэг л удаа идэх хэрэгтэй болсон байна. Тэр бүрэн тусгаарлагдсан байв гэр бүл найз нөхөдтэйгөө холбоо барих боломжгүй болсон. Утас ашиглахыг нь хүртэл хатуу хиндэг болсон. Хэрвээ дүрмийг зөрчвөл шууд хүч хэргэлдэг байсан гэж мэдүүлэгт дурдсан байна. Цаг хугацаа өнгөрөх тусам хүчирхийлэл улам нэмэгдэжээ. Заримдаа түүний толгой дээр нь буцалсан халуус асгадаг болсон байна. Мөн халуун хайруулын тавх биетээр нь дарж шарах гэх мэт аимшигтай үйлдэлүүд. Энэ хугацаанд тэр бие махбодын болон сэтгэл зүйн хувьд бүрэн доройтжээ. Гэвч 2024 оны 6 дугаар сарын 1-ээр өнөөх залууд эцэст нь зогтох боломж олдсон байна. Тэр гэрээсээ сураггүй алга болоод 5 сарыг өнгөрөөсөн. Энэ хугацаанд гэрийнхэн түүнийг хайсан ч олж чадаагүй. Цагдаад мэдэгдсэн байсан ч насанд хүрсэн хүн тул түүнийг авч хэлэлцээгүй байдаг. Хохирогч залуу боломжийг ашиглан байрнаас гарч хүнд гэмтэлтэй байсан ч гэрлүүг арж чадсан. Гэр бүл нь түүнийг хараад шууд цагдаад удсан бөгөөд хэрэг албан ёсоор ил болсон. Ингээд бүх зүйл маш хурдан өрнөж эхэлсэн. Түүний бие дээрх шарах сориг туйлдсан байдал нь болсон зүйлсийг ямар ч эргэлзээгүйгээр илэрхийлж байна. Цагдаа нар түүний ярьсан зүйлсийг сонсох тусам энэ хэрэг жирийн хүчирхийллийн асуудлаас илүү гүнзгий, илүү аимшигтай гэдгийг ойлгож эхэлсэн байна. Мөрдөн шалгалтын явцад Рэй Хока болон Хираоки Канеки хоёрыг баривчилж, тэдэнд Японы ирээгүй хуулийн дагуу хүчирхийлэл, айлган сүрдүүлэлт болон бусад холбогдох зүйл ангиар хэрэг үүсгэв. Хохирогчийн мэдүүлэг бие дэлгэрсэн шарах, гэрчийн баримтууд болон тэдний амьдарч байсан орчны нөхцөл байдал бүгд энэ хэргийг баталсан. Шүүхийн явцад Рэйгийн хувьд харьцангуй хөнгөн ял оноосон байна. Түүнийг гол гэмт хэрэгтэн биш, харин Хираокигийн нөлөөндор байсан гэж үзэж, түүний оролцоо нь тушаал дагсан шинжтэй гэж дүгнжээ. Ингээд эмэгтэйд 6 сарын 20 ял оноож 3 жилийн тэнсэн харгалзах шийтгэл өгсөн байна. Энэ шийдвэр олон нийтийн дунд маргаан үүсгэсэн ч шүүхийн дүгнэлт ийм байсан. Харин Хираоки Канеко өөрийгөө байнга хамгаалж, мэдүүлэгтээ өөрийгөө буруугүй гэж үзэж байсан. Тэр хохирогчийг өөрийн дураар хамт амьдрах санал тавьсан, хүчээр барьсан зүйл байхгүй гэж мэдгдсэн байна. Мөн тэр задвар болон хүчирхийлэл нь нийтдээ 2хан удаа болсон, өдөр бүр үргэлжилсэн зүйл биш гэж маргасан ч хохирогчийн мэдүүлэг үүнийг шууд үгүйсгэсэн. Тэр мөн хохирогчийг сургамж авсан байх ёстой гэж үзсэн, зарим тохиолдолд хийсэн үйлдэлээ боловсролын шинжтэй шийтгэл гэж тайлбарлаж байлаа. Буцалсан ус асгасан үйлдэлийг хүртэл тэр хүний буруу зан авирыг засах арга гэж ойлгосон гэж мэдүүлсэн байна. Шүүх хурал дээр прокурор түүнийг хатуу шүүмжилж, хүнийг ингэж тамлах ямар ч нөхцөлд зөвтгөх боломжгүй гэдгийг онцолсон байна. Шүүхээс түүнд 6 жилийн ял оноосон боловч тэр одоо давж заалцаар байна.
Энэ хэрэг олон нийтэд ил болсны дараа интернет орчинд асар том шүүх андагдсан байна. Ялангуяа аниме сонирхчдын дунд энэ явдал том цочрол болсон. Өмнө нь хүмүүсийн хөөрхөн хөгжилтэй өнгөлөг гэж үздэг байсан сувг ийм хар бараан бодит байдалтай холбоотой болох нь ил болсонд олон хүн итгэж чадаагүй. Зарим хүмүүс тэдний контент болон бодит амьдрал хоорондоо холбоотой байж магадгүй гэж үзэж өмнөх видеонуудыг нь дахин шинжилж эхэлсэн байна. Зарим нь тэдний хошигнол дүрслэлд аль хэдийн далд хар бараан утга байсан гэж хэлж байлаа. Гэхдээ зарим хүмүүс үнийг хэтрүүлсэн таамаг гэж үзэж контент нь зүгээр л этгэ тэв маягтай байсан гэж маргасан байна. Мөн интернет дээр өөр нэг маргаан өрнсөн нь хохирогч яагаад эрт зүхтаагаагүй вэ гэдэг асуулт байлаа. Зарим хүмүүс түүнд олон удаагийн боломж байсан гэж шүүмжилсэн бол бусд нь хүчирхийлэл айдас хяналтын нөхцөлд байгаа хүн тийм амархан зогтож чаддаггүй гэж хамгаалсан байна. Хохирогчийн бие дээр үлдсэн сорвин зөвхөн физик гэмтэл биш бас сэтгэл зүйн гүн шарах үлдээсэн. Тэр зөвхөн эмнэлгийн эмчилгээ төдийгүй сэтгэл зүйн олон шатны тусламж авах шаардлагатай болсон байна. Эцэст нь энэ хэрэг нэг зүйлийг тодорхой харуулсан гэж үздэг. Интернет дээр бидний харж буй дүр төрх бодит амьдралын бүх үнэн биш байж болно. Хэн нэгэн инээмсэглэж хөгжилтэй контент бүтээж байлаач түүний цаана юу болж байгааг бид мэдэх боломжгүй. Одоо энэ хэрэг олонний нүднээс аажмаар хуучирч байгаач энэ хэрэгээс үлдсэн айдас маргаан сургамж нь интернет соёлд өнөө хүртэл үлдсэн хэвээр байна.